За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ хүү лайв мэдээллийг үзэж байгаа иргэдтэй. За бүх ард түмний их хурал 11 сарын 29-нд болно Улаанбаатар. За энэ гол зорилго нь хулгайчийн ирээдүйн төлөө 33 жилийн энэ манантсан нийгмийн хулгай зэлгийн булхай лойврыг ярих юм бол энэ урт яриа болно. Тийм учраас иргэн болгон мэдэж байгаа учраас ялангуяа ахмадууд одоо миний үеийн ахмадууд бүр хооч хүүхдүүд ачцаа нартаа хулгайчгүй сайн сайхан нийгмийг үлдээх түүхэн үүрэгтэй. Тийм учраас хулгайчгүй ирээдүйн төлөө энэ ард түмний их хурал гэдэг юмыг санаачилж олон жил зүтгэж тэмцэж яваа энэ залуучуудынхаа тэмцэл санаачлага хөдөлгөөнийг дэмжиж байгаамаа. Хоёрдугаарт бүх ард түмний онц их хурал гэсэн хуулиар зөвшөөрөгдсөн төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсан байгаа юм байна. Тийм учраас энэ бол одоо ямар нэгэн хувь хүний эсэг бүлгийн сонирхол биш ээ. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд албан ёсоор 11 сарын 29-нд энэ бүх ард түмний онц их биеийн хуралдыг хийхээр ингэж одоо зар мэдээгээ түгээж байна. За үндсэн зорилго бол миний ойлгож байгаагаар тогтолцооны өөрчлөлтөө хийе. Хулгайчгүй ирээдүйн нийгэм, хулгайчгүй Монголыг бий болгох шин сайхан гэрэлт ирээдүгээ бий болгохын тулд тогтолцооны өөрчлөлт хийе гэсэн үндсэн гол зорилго нь байгаа би ингэж ойлгож байна. За хэрв хулгайгүй байсан бол оюу толгойн гэрээ тогтолцооны өөрчлөлт нь зөв байсан бол ийм булхай лойврын оюу толгойн гэрээ хийгдэхгүй байсан. Миний ойлголтоо. Хэрв тогтолцоон зөв байсан бол 44 их найдын нүүрсний хулгай гарахгүй байсан. Хэрв тогтолцоон зөв байсан бол харамгтай орд газрын 50% хятадын төрийн өмчийн компани эзэмшилд очихгүй байсан. Гэх мэтээр зөвхөн эрдэс уялгийн салбар дахь хулгай зэлгийн лойвр буруу тогтолцооны буруу төрийн шийдвэрээр гарсан энэ гайхамшигыг бол би бүрэн дүүрэн нотлон хэлж чадах юм аа. Тийм учраас өөрийн мэдсэн, үдсэн, харсан улсын хурлын оюутлагыг шалгасан улсын хурлын ажлын хэсгийн гишүүний хувьд оюутлагын хулгайг иж бүрнээр нь ард түмэнд ойлгуулж засал залруулахын төлөө ард түмнийхэн ухаан санааг төвлөрүүлэх ийм бодол санаа байгаа. Хаван толгойн хулгай, харамгтайн хулгай, нарийн сухатын хулгай, асхтын хулгай, гэх мэтийн одоо энэ эрдэс уялгийг байгалийн баялаг нийт ард түмний өмчийг хулгайлсан хулгайчуудын болоод тэр буруу хулгайчуудад боломж олгосон нийгмийн болоод төрийн буруу тогтолцоог засаж сайжруулах зөв замд нь оруулахын төлөө энэ ард түмний их хурал гэдэг энэ сайхан санаачлаг явж байна гэж ойлгож байгаа. Найз нөхөд минь миний үзэл бодлыг дэмждэг иргэд минь энэ Бээжин гэхээсээ илүү энэ ард түмний их хурал гэсэн энэ төрийн бус байгууллага энэ залуучууд энэ иргэдийн санаачлагыг уухайлан түрээрээ дэмжээрэй. За баярлалаа. Амжилт хүсье.